За сайн байцгаана уу манай Үхрийн ордныхон Үхрийн ордныхны 2025 онд одоо анхаарах зүйлс ажил амьдралд тохиолдох зүйлс юу вэ гэсэн уншлага эхэлж байна. За эндээс харахад манай Үхрийн ордныхонд одоо 2025 он бол одоо маш их өөрчлөлттэй жил байх нэ тийм ээ. За маш их олон major arcana байж байгаа учраас би хэлж байна л да. Амьдралд нэг чухал өөрчлөлтүүд гарсан ийм жил байхаар харагдаж байна. За эндээс наривчилж харах юм бол одоо ялангуяа амьдрал дээр ажил дээр ч гэсэн тийм ээ. За эндээс одоо ажил дээр бол одоо ажил амьдрал дээр бол одоо хамт бизнес эрхэлж ирсэн тийм ээ. Маш удаан жилээр одоо хамт бизнес эрхэлж ирсэн ийм улсууд одоо хоёр тишээ болж та одоо шинэ хамтрагчтай болох тий одоо шинэ бизнес нээх тийм ээ. За ийм хандлагатай байна тийм ээ. За одоо энэ хуучин хамтрагчтайгаа одоо ер нь маргаантай нэлээд удсан бол одоо генетикийн шийдвэр гарч одоо генетикийн шокийн үйл явдлаас болж одоо бизнес хоёр тишээ болох тийм ээ. За ингээд энэ дуусгавар болсноор одоо танд одоо бас эдийн засгийн та бас одоо эдийн засгийн алдагдал хүлээсэн харагдаж байна л да. За гэвч одоо 25 оны сүүлээр гэж би харж байна тийм ээ. Сүүлээр одоо та шинэ бизнесийн санаа, шинэ хамтрагчтай болох тийм шинэ одоо бизнес эхлүүлэх ийм таатай нөхцөл бүртгэр харагдаж байна. За энэ дээр одоо таны одоо урьд одоо хуримтлуулсан одоо бизнес санаанууд тийм ээ. Аль эсвэл одоо таны урьд одоо хэрэгжүүлэх гэж байсан одоо ийм төлөвлөгөөнүүд тийм ээ. Эсвэл одоо хин нэгэн хүн одоо танд ийм зөв одоо бизнесийн санаа өгснөөр одоо шинэ бизнес эхлүүлэх тийм ээ. Ийм хандлагатай юм байна. За энэнийхээ үр шимийг хүртэх юм байна. Одоо гэр бүл 25 оны сүүлээр бол одоо алдагдлаа нөхсөн сайхан одоо гэр бүлтэйгээ сайхан цагийг өнгөрөөсөн юм сайхан харагдаж байна л та. За энэ дээр одоо өөр бас нэг одоо амьдрал дээр болохоор зэрэг одоо удаан үргэлжилсэн одоо гэр бүлийн одоо ийм харьцаа одоо бас төгсгөлд хүрсэн юм харагдаж байна л да. За энэ харьцаа бол одоо torture гэхэд хайшин тийм ээ. Гэхдээ одоо өнөөдөр эхлээд салчгаагүй харагдаж байна л да. Нэлээд одоо үйл явцтай одоо юм харагдаж байна л да. За ийм удаан одоо салчж болдгоо нийлчж болдгоо нэг ийм харьцаа байсан харагдаж байна. Одоо генетикэн ийм шийдэлд хүрэх эсвэл нэг шокийн үйл явдал болсноор одоо гэр бүл байсан одоо ийм харьцаа салсан одоо нэг бүсэн дуусгарлсан ийм байдал харагдаж байна тийм ээ. За ийм гэр бүл салалтаас бас одоо гэр бүл та бас мөнгөний алдагдлалд орсон харагдаж байна. Гэвч одоо энийг одоо оны сүүлээр бол одоо сайхан даван туулсан ийм байдал харагдаж байна. За энэ дээр би одоо нэг юм нэмж хэлэхэд одоо гэр бүл одоо энэ салсан гэр бүл одоо бол бас нэг хүн нь явж нөгөө хүн нь ирсэн харагдаж байна л та тийм ээ. Жишээлх юм бол одоо та салсан бол ахаад шинэ хүнтэй уулзах эсвэл одоо урд нь байсан харьцаагаа сэргээж одоо шинэ хүнтэй суух яхаар аргагүй юмд одоо шинэ гэрлэлт харагдаж байгаа шүү. Манай Үхрийн ордныхан одоо зарим нь салж нийлсэн бай. Эсвэл бол одоо ганц бийч бай. Ер нь бол Үхрийн ордныхан бол 2025 онд одоо шинэ гэрлэлт бол харагдаж шүү тийм ээ. За мөн гэрлэлт одоо учраа олохгүй байсан зүйлээ одоо үл ойлголцол байсан бол одоо тэрнийг одоо сайхан тайлсан тийм ээ. За 25 оны сүүлээр бол одоо сайхан ажил амьдрал жигдэрсэн ийм байдалтай харагдаж байна. За мөн энэ дээр одоо миний бас нэг харж байгаа юм энэ одоо миний уншлага одоо зөвхөн одоо миний барьж авсан энерги гэдгийг дахин анхааруулan хэлье. За энэ дээр одоо бас нэг хань ижлээ алдсан юм уу тийм ээ. За энэ 25 онд бол одоо шокийн байдлаар одоо
одоо юу одоо нөгөө орчлонд очисон юм уу? Эсвэл одоо нэг хүн одоо ямар ч байсан амьдралаас чинь бүр мөсөн явахаар ийм л харагдаад ах юм. За энд бол одоо гэр бүлийн гишүүнэл байх гээд байна л да. Нэг гэр бүлийн гишүүнэл одоо нөгөө ертөнцид очиж одоо нөгөөтхийн одоо нөхөх хүн оронд нь гарч ирэх нь аль эсвэл бол за ийм одоо шокийн нөхцөл байдал таныг одоо амьдралд одоо гүйцэтгэх үүргийг чинь өөрчлөх нь тийм ээ. Эсвэл одоо эндээс одоо та 25 оны сүүлээр одоо сайхан одоо уучраа олж тийм ээ. Одоо энэ бүхнийг одоо дуусгаруулж одоо эндээс одоо ашиг олсон гэхэд хаашаа. Гэхдээ энэ бүхэн одоо танд одоо шин санааг зочрол өгж одоо шинээр эхлүүлэх, шинээр одоо бүтээх ийм юм одоо цаанаас нь шаардаж байгаа юм шиг ингэж харагдаж байна л да. Одоо шинэ гэр бүл бүтээх ч юм уу тийм ээ. Шинэ орон гэр худалдаж авах юу гэдгийг тийм ээ. За энэ дээр одоо энэ шинэ хэрэгжүүлсэн одоо энэ бизнес санаа бол оны сүүлээр ашиг тусаа өгөх мөн одоо цаашдаа ч гэсэн ирээдүйдээ ийм сайхан бизнес байхаар харагдаж байна шүү. За зарим одоо энэ үхрийн ордныхан бол ерөнхийдөө 25 онд одоо аз бол таны талд байна. Та одоо болохгүй бүтэхгүй байгаа тийм ээ бизнесийг одоо орхиж бизнес гэдэг юм уу, харилцаа гэдэг юм уу, одоо нөхцөл байдал гэдэг юм уу, энийг орхиж одоо ер нь ямар нэг юм дуусгал болж одоо энэ үхрийн ордныхан бод одоо нэг сайкл дуусж байгаа харагдаж байна. Шинээр одоо энийг бүр мөсөн сайхан дуусгаа шинээр эхлүүлэх. Энд бас одоо цаг хугацаа эд хөрөнгө одоо юм хэрэгтэй байгаа харагдаж байна л да. За энэ бүхэн бол ямар нэг байдлаар шийдэгдэж 25 оны сүүл гэхэд та бол сайхан уучраа олцсон харагдаж байна. За одоо зогсолтгүй бити зогсоороо хөдөлмөрлөө доороо таны одоо хүсэл биелэх ер нь тунд өгөж байна шүү гэсэн ийм мессеж байна. Мөн за ямар ч байсан гэрлэлт харагдаж байна гэж хэлсэн тийм ээ. За энэ дээр одоо бас сэтгэл санааны байдал одоо зарим хүмүүстээр одоо бас их маш их хэцүү байгаа харагдаж байна тийм ээ. Амьдрал одоо салсан, нийлсэн одоо өнгөрсөн юу гэдгийг тийм ээ. Ийм эдийн засгийн алдагдал гэх мэтчлэн одоо зүйлсүүд харагдаж байна л да. Гэвч энэ дээр одоо эмошнгоо сайн одоо сэтгэл хөдлөлийг маш сайн барих тийм ээ. За ерөнхий одоо том зургийг одоо амьдралын одоо ерөнхий том зургийг харах тий. За энэ дээр одоо бас сэтгэл хөдлөлөөр бас одоо юм эхлэхгүй байх тийм ээ. Одоо юу яах юу гэдэг вэ одоо practical plan зохиох тийм ээ. Юу гэдгийг одоо амьдралд ойрхон төлөвлөгөө тийм ээ сэтгэлдээ багтсан төлөвлөгөөнүүдийг зохиогоорой гэсэн ийм мессеж байна. Мөн одоо манай үхрийн ордныхан бол одоо зуны саруудад бас аялсан иймэрхүү байдал харагдаж байна. Гэр бүлтэйгээ аялал, гэр бүлийн аялал тийм ээ. Энэ бол одоо таныг бол маш сайхан эдгэж тийм ээ сайхан болгох юм харагдаж байна шүү. Мөн одоо энд миний осны харсан юм хэлэхгүй болохгүй. За энэ гэр бүлийн харьцаанд одоо 3 дахь хүнтэй холбоотой байсан юм уусууд одоо төгсгөл болгоорой тийм ээ. 25 онд одоо шинэ сайхан гэрлэлт харагдаж байна шүү. Тийм учраас одоо 24 онд одоо муу бүхнээ одоо орхиод 25 онд ороорой тийм ээ. Шин сайхан төлөвлөгөөтэй болоорой тийм ээ. Мөн одоо сэтгэл хөдлөлийг сайн одоо барих гэдэг юм уу одоо тэрнтэй одоо маш сайн одоо зөвшөлдсөх гэдэг юм уу зөвлөлдөх гэдэг юм уу өөртөөгөө тийм ээ. За иймэрхүү мессежнүүд байна шүү. За 11-р сар бол одоо таны амьдралд бас маш их чухал үүрэг гүйцэтгэх юм байна шүү. За энэ дээр одоо яг уу шинээр ажил хөдөлмөр эрхлүүлсэн ийм улсууд бол одоо маш их хүнд ч яг уу их ажил таныг хүлээж байна гэсэн л байна.
За ингээд та бүхэндээ одоо 25 онд нь ажил амьдралд нь сайн сайхныг хүсэн өрөөё. За амжилтаа. За ингээд би хувийн уншлагаа хийсээр байгаа шүү. Тийм ээ Монгол Стар Тайрууд гээд пэйж Facebook хаяг руу одоо мессеж өчөж үлдээснээр би одоо та бүхэнд хариу өгөж байгаа шүү. За ингээд амьдрал наад жаргал хүсье баяртай.